property ингээд менеж хийдэг юм пакэж үүсэж штэ. Зэрэг бас бизнес болгох заардаг, портфолио заардаг болсон. Харин тэгээд кофе шопын бизнесүүдээ Jorosik дээр бас бизнес чигээр зарагчлаа. Би ямар сайтаар хийж байлаа. Одоо тэгээд жил бараг болчихлоо. Тэгээс сүүлд би тэгээд их удирчлаа л та. Зүгээр нэг иймэрхүү бизнесүүдийг би бүр зарим хүмүүнтэй ч ингээд холбогдож үзсэн үү зайл ингээд тэдний өөрсдөө бүр ингээд 7 хоногийн бид бүр ийм хэмжээний орлого олдог болдог. Тэгээд өөрөө үзүүлж ийцээ. Зарим хүмүүс ингээд жоох хөл явсан чинь зарим хүмүүс нь жоох нэг хуурамч муурамч ингээд бас жоох хэтэг маркетинг бас байна. Тэгээд тоогоо их үзүүлж байгаа шигч гэдэг юм. Тэгээд ер нь тийм бизнесээс бас хөөж мөрч авах юм биш. Одоо жишээлбэл манай хүмүүсүүд энд ингээд кофе зараад одоо ерөөдөө ийм хэмжээний орлого өдөрт ингээд хэмжээний мөнгө олох юм байна. Эдийн кофе за шинэ бизнес бол ингээд маш бага байршуулах хэрэгтэй. Яг гоё ингээд офисын доор мөр ингээд бэлэн болсон бизнес ингээд байгаа юм. Офисын хөрөмжтэй ба. Тийм. Тэдэр мэдэр бол ингээд харцангуй бүр нөгөө үнэтэй маш үнэтэй. Тэгээд хэдийг ч үнэтэй гэсэн хэлсэн байна. Одоо жишээлбэл тэд нар бол ингээд үнэхийгээ бол ингээд 7 хоногт олдог хэмжээгээр үлдчихэж байгаа байхгүй. За. Тэгээд би болохоор бүр яг ингээд худалдаж авах юм эсвэл ингээд жилийн гэрээ хийж мэйгээд ингээд тэгээд бид хоёр бол нэг өдөрт нэг 800 орчим за яг тийчийн ажлууд мөн 1000 төгрөг хэмжээний хадгалтай кофе шоп нэгэд байгаа. Тэгээд 7 хоногт тийм 5000 орчим. Тэгээд 7 хоногийн 5 тэнгууд 1000 ч бас тийм амхаа биш тийм бас ингээд өдөр болоо шууд 1000 шиг хөдөлсөн. Тэгээд одоо энэ кофе шоп хийсэн тэгээд бас тэр ингээд 2-оос хаадаг гэхэд энэ ч бас заримдаа 1000 төгрөг асар их байна шүү дээ. 1000 нэг чинь кофе барыг нэг чинь ингээд 250 300 кофе гүн тэр кофе нэг чинь яаж яг ашигтын үед бол кофений бизнес олгосон болчихтой л нөгөө маш их хөдөлмөрөөлж байна. Тэгээд тэр болохоор би болохоор зүгээр тиймэрхүү байвал ямар аа гэдэг нүрийг ажиг ингээд чи тэгээд үеэс юм шиг яг чи тэр менежмент дээр ингээд унтчихад яг чи н operational төвшөнд сэтгээд тэгээд цаад хүн чинь болохоор нөө execution тал дээр нь байх юм шүү. Нэг нь толгой ихгүй бол чи тэр үнийг бас толгой илэх гэдэг биш үү? Эсвэл яг same page аваад одоо ирээдүйд нөгөө ажилтан аавна гэсэн зорилго тавиад тэр болтлоо өөрсдөө аль аль нь хүрэж өснө болчихсон тийм. Яг бодохгүй бодтол бодтол тийм явж байгаа юм л та яг ингээд тэг яг л замаараа л юм л да. Ер нь бол ингээд хүний доор бахан ажиллаж дараа нь тэгээд өөрсдөө тэгээд ажиллавал яг уу гэж бодогддог шүү дээ. Харин тийм нэг тиймэрхүү тэгээд манай ихний яг хичээл нь одоо сонгоцсон байгаа хичээл бас аягүй нөгөө тэр бас аягүй гоё шанс өгөх aviation management гоё. Тэгээд манай ихнэр өөрөө тиймэрхүү сонирхолтой. Стюардess болох юм уу? Төсвүүдийг ямар хэрэгжтэй? Одоо нөгөө менежментийн төсвөл байх. Тэгээд армын хамгийн гоё юм нөгөө концтын нөгөө нэг концтын интерн плейсмент гэх юм байх юм байна те. Тэгээд тэр бас нэг тим карьер бас зүгээр яг юм. Олдоо л байгаа тэр мундаг байж чадвал тэгээд тийм хөрөнгө оруулалтаа яг хийх үе дээр их за ямар сайхан мөнгөийг өсгөх хүн аваад ажиллаад байгаа. Ганц нэг толгойг бол авах юм цаа энэ хүмүүс чинь яг том бизнесийгээр бүр гүйвэхгүй мөн ядаж нэг тайхан дээр ажил хийж талхад ажил хийж зурсан юм байгаа юм. Тухайнаас аваад ажилгүй болно гэж байхгүй ихтэй тийм. Харин тийм манай хүмүүс нүүрээс аюул судлаа дарматын өдөрлөг мөрөлдөг профессортай уулзаад явуулсан. Ер нь бол тоор ингээд залуу насныхаа одоо энэ иш хүчтэй идэвхтэй эрүүл зэрэг байгаа энэ цаг хугацаагаар л трейдинг хийн, exchange хийн гэдэг эрдэн дээрээ тэр шатн дээр л гэдэг шүү дээ. Чи болохоор бас нэг jump хийчих гээл. Харин тийм ер нь зөрөглөж амжихгүй л байгаа юм.
харин одоо тэгээ бас нэг хүний ч бас үеийн таарна гэдэг чинь бас нэг тухайн нэг одоо тэр одоо нэг бол ер нь хангуу тийм нэг 5 жил дараа тэгэхээр одоо нэг тийм бодлоод орж ирээд илүү нэг жоохон одоо нэг эрүүл одоо юу гэмээр юм бэ нэг арай нэг өөр амьдрах гэж байна. Өөр байдал руу яг ингээд ажил төлөвлөгийг л юм бол ингээд босол үнэ л тийм. Хангалттай болоо. Тэгээд дээрс нөхдөр бас аюул тийм нэг тийм яг одоо амьдрэх нэг моментын дотор амьдтай хүмүүс. Компьютер өндөр. Тэгээ одоо чинь тэр хурдан хэмжээний орлого олсон нэг бүр нэг тийш ID гэхээр одоо мөнгөс зүйлсүүдийг аялцдаг. Тэгээ тэр нь сүйдээ бүгдээр аялсан бүх аялаа бол битүү тань гоо нэмэр тэрэндээ нэг юм ааж кэш аваад идэх тэгэхээр бас сул чинь Тэгээд энэ ихний сайстай та өндөр үжингүй байна. Яг юм зарим хүмүүс хоёр мөнгө одоо бараг зарим нь одоо муугаар бараг одоо энэ дэрсэн нэг Монгол хасаар ингээд би байрыг нууж өгөө бүх нэг одоо байрыг би хайж өгөө хийж өгөө гэрээг нь хийж өгөөд ингээд хүн гэр бүл нөхөд би байрыг бий болгочихж байгаа. Ажил буудлын ажил. Аюу боёо юм. Гэтэ тэр чиний төвшөнд хүрч ижил чамайг ямар их тус өргөснийг ойлгоно болохоос одоо бол чи тийм expectation өөрөд нэрвээ. Тэр би нөгөө анхаас өөртөө нэг Монгол хэлний даваа байсан одоо ингээд монголчууд хэлдэг байхгүй яг үнэ. Гэтэл тэр үнд нэг тусалж үзээд ямар шүү яригцтай мэдсэн л шүү дээ. Тэнгүүд одоо тэр хүмүүс ингэ баяж өгч байгаа. Тэр байгаар ихний бүс дүүрсэн. Тэнгүүд хоёр хамгийн юм бэлэн өгөөд алаа хийсэн юм шүү. Тэгээд яг ихэнх ч сайшин тэгээд тэнгүүд одоо нэг хамтран нэг жоохон буруу ташаа нэг тийш явчихсан. Хоёр 5 жил мөнгө яагаад юм бэ? Тэнгүүд хоёр хожил явчих. Тэр хүмүүсээс гадна өснөг асуусан ч юм би санагдсан. Тэнгүүд за энэ хүмүүстэй тийм. Тэр хүмүүсийн юу яах та нарт хамаагүй шүү дээ. Чи л өөрөө хаппи өнгөрөөжсөн бол чинь л дооч. Тэр их айсан ер нь энд австралид тэгээд одоо амтлсан санагдав. Яндах хаач тэгээд хоёр шиг юм залуу насндаа аль болох нэгэд нөгөө үдсэн харснаа ихсгээд тэг гоё дурсамж бүтээгээд амьдарч чадж байгаа хүмүүс бол яг ховор шүү дээ. Тэр чинь нэг талаараа хоёр үед л амжилт тэр ойлгохгүй ч юм уу хоёрын төвшөнд хүрэх болоогүй хүмүүст бол заавал тэрийг тэднээс validation хүлээгээд өнгөрөө шүү дээ. Чи л өөрөө happy өнгөрөөсөн бол. Тэгэхээр бас миний бодож байгаа зүгээр харах үнэлэх нь арай өөр тийм шиг хараад байгаа юм. Яг тэр хүмүүсийн үндсэн зорилго нь одоо нөгөө эхний хэдэн жилдээ шархаа нөхөн ч юм уу аль болох даалдгийн тэгээ Монголд ч юм тэгж гадаадаар тэндэг мэндэг төрлийн залуу бас байхгүй шүү дээ. Тэр чинь ойлгохгүй шүү дээ хоёрын яаж сэтгэж байгааг гэж чинь. Тэгэл хоёрын хэмжээнд сэтгэдэг болтол тэр хүмүүс ахад 4-5 жил орох юм биш үү гэдэг. Зарим үе яг удаах гэж бодлоо заавал чам шиг хурдан гүөх албагүй шүү дээ. Тэр харин үүссэн хүмүүс биш. Яг зарим талбар дээр бол сайн л шүү дээ. Ингээд аль аль нэг нөгөөгөө дэмжиж хоёлаа аялах уу гэхээр гээл чинь нэг талаараа бас гэр бүлийн харилцааны тал дээр бол аюу хөвж төгжөнгөө өсрэлт шүү дээ. Яг тийм мөнгө төгрөгийн тал дээр юм өөр салбаруудад тийм амар амжилт гэж тооцохгүй байгаа ч гэсэн мөнгө тийм хадгалдаг төрлийн хосууд нэг нөгөөгөө дэмжиж хэлчих чинь бас л тэр хүмүүс хувьд л амжилт шүү дээ. Тэгээ санхүүгийн таргет нь өөр хүмүүс байж болно шүү дээ. Яа. Тэд нэг их мөнгөтэй болцсноо. Тэг бүр хөл гарны хөдөлчдөг болчиход ямар гинтхэн өө аялах байсан шүү дээ гэлтэй байна шүү дээ. Сонирхолтой юу байсан бэ? Тэрэндээ зориулчихсан бол тэр чинь л сайхан юм шиг байна. Тэр асуул дээр кофе чинь бол нэг нь бодолч юм. Үгүй маргаал яваад. Тэгтээ яг тийм чаддаг ч юм уу чадвараа ингээ өндрөөр өглөө чадж байгаадаа happy байгаа гэсэн бол чинь бас болчихсон. Тэр ч бүр инээдтэй за хоёул Монгол очих юм бол энэ одоо яаж амьдрах юм. Тэр ч одоо буцаад энд дуудсан хүмүүс бүх хүмүүсийн л тарихынд явж байгаа асуудал. Харин бүр нэг тэр сайдтай 4 жил гарсан дараа тэр огт явахгүй байх гэж нэг удаа Монгол явсан юм шиг уусаа.
Тэгээд дуулаараагүй байсан шүү дээ. Би болохоор 7 сар сая өнгөрсөн 7 сард 3 сар хоёр манай ихэнх л 3 сар. 100 урлан гоё шүү дээ. 100 бол үнэхээр сайн гэсэн 100 бол. Хөөд явуулсан байж. Өдөр бол тэгэл цаг хугацаа тас зогсоол ямар ч юмд яарах одоо мөнгө бодох шаардлага байхгүй. Та сайн 100 утсан уу те? Би өрн жил болгон л утсан шүү дээ. Энэ зүйл үнэхээр ямар бороотой бүр үнэн яг тэр зам хагацсан болоо юм. Дахны замаар авахгүй налах гэсэн юу лээ зам гэж там болсон гэл тэр шавартай замаар чинь налах хэд хэд явцсан. Манай нөгөө амралтын газар нүр тийш гэдэг байхгүй манай тэгээд нөгөө болсон жил гэж байна. Очиг уулсан болохоор олонтоо л орно шүү дээ. Ер нь 3-4 жилээс дээш болчихвол Монгол буцаж суурьшгүй дахиад нөгөө анх энэ дээрээ зорцсон шиг одоо дасан зохицох бас reverse culture shock явагдаж шүү дээ. тэр бол 4 жилийн дараа ч хүмүүс чанаа. Чи гарангийн дараа очсон хүн чинь бүү паа та амар тойр очиж яана маа. Тэр утсан чинь амар зүгээр байсан юм даа юм чинь. Дээрээс нь тэгээд тэр 20 тонсон болохоор амар завгүй юм. Уулзах юм найз гэр бүл яа. Тэрэн дээр чи нэг ийм инэттэй мэрэгцэн. Анх ингээд нөгөө Монгол руу очичоод ингээл утаа мутаа төгжрээ мөгжрээгээл уур нүрээд байгаа чинь яг гүйцэд боловсроогүй харж байгааг шинжигнэ. Тэгээд дараа нь очичоод ийм асуудлууд нь ингээд гадаадд өөр шийдэлтэй байдаг. Би одоо эндхийн хөрсөнд буулгаж энэ асуудлыг шийдэхэд би яах ёстой вэ гэдэг талаас нь хардаг болчих очих юм бол боловсрчоод очсон гүний шинжигнэ. Харах үнэн бүр амар өөр юм тий. Одоо тийш. Тэгэхээр тийм зүйлс татсан байсан юм байна. Таны хэлсэн байна. Сайн л шүү дээ. Тэр чинь том амжилт. Энэ чинь бол бид нар ингээ хацсан юм амар стресс багтаа шүү дээ. Ер нь л тэгэл тийш дээ. Нийгмээс нөгөө авах стресс байхгүй тий. Одоо баг тийм л стресс үүсэхгүй амар агц. Нэг хүндэлж очирлын зам дээр ч гэсэн хүндэлж нэг зам тавьж явна. Баг хаяа баг зүгээр зүгээр тустай хэдэж стресс гарам шиг баг авахгүй. Тэгээд тоглоом. Тэгээд яг харин тэгээ би ч бас очиод тэр нэг 2 хоногийн дараа дугаар болсон юм байна. Яг нэг машин барих жолоо барих гэсэн. Монголчууд яг нэг яг 4 минут амин сонирн болцсон юм шүү дээ. Бид чинь бол энд ингээд дандаа гэхээрээ явдаг бол хүн чинь хамраа чихэл бүхсэж чихэл яа. Тэгэл зам таглаж зогсоод. За. Тэгээд бид тут амар гоё Монгол зам очих сайхан шүү. Ямар ч нэг цэнэглэгддэг шүү дээ.